Романы нэмэлтгэх вебтүүнийхээ part 3-ыг хийж байна. За өмнөх бичлэгэн дээр цэцгээ хаажиныг өөрийнхөө агентэнд авах гэж дуулсан байгаа. Цэцгээ хаажинаас асуух үед хаажин татгалздаг. Учир нь хаажин өөр агентэнд орсон болохоор гэхдээ өөр агент руу орж болно. Гэхдээ манай хаажин бол өөр агент орохоо хүсэхгүй байгаа. Тэгэхдээ бас компьютерийнхаа апдейтийн нэмэлт чадваруудынх нь нэг нь болох стигма. За энэ стигма чадвар нь яасан гэсэн чинь манай хаажины зүүн гарт нь нэг шивээс гарч ирсэн шүү дээ. За тэр шивээсийнхаа эзэн дотроо ямар нэгэн зэвсэг бодвол тэр нь тийм өөрийнхөө бодсон зэвсэг болж хувирна гинэ. Хаажин уншсныхаа дараа шууд шивээсэндээ шууд хутаг гэж хэлдэг. За тэгээд гарт нь хутаг гарч ирдэг. Гэтэ хаажин чинь холын зэних болохоор тийм ойрхон зэний зэвсэг бол тийм нэлээд хэрэггүй гэсэн үг. Тэгвэл бас өөр нэгэн чадвар авахгүйд энэ нь үнний ном. За энэ үнний номыг нэг тайлбарлавал үнэн болон ирээдүйн бүх зүйлийг хэлэх болно гэсэн үг. Ялангуяа би хэр өндөртэй, ямар настай болон би ямар ирээдүйд өгөх үү, ямар их нэртэй болох уу гэдгээ. Хаажинч одоо би хэр өндөртэй вэ гэж асуухад үнний номуудаас нь 174 см гэх жишээний. Үзэгдэл бичгийн шалгалт дууссаны дараахыг харуулах бөгөөд ранк 1-т хаажин орсон байна. Хаажинч хойшоо хартал шар устайхан тэр. Би энэ ямар нэр өгөхөө мэдэхгүй байгаа шүү заяа. Тиймээс одоо үзэж байгаа хүмүүс нь одоо ямар нэр өгөхөө комментэнд биччихээрэй. Тэгээ би тэр нэрийг сонгоё. За шар ус ер нь бол ийм чинэлэг айлын хөхөд. За тэгээд бас тийм бичгийн шалгалтанд бол дандаа 1-р байранд ордог гинэ. Гэхдээ энэ удаад бол шар уст 2-р байранд орсон. Шар уст 2-р ранкнд орсондоо гутраа суух бөгөөд хаажиныг харснаа хаажины дээр гарнаа л гэж байж байна. За үзэгдэл бол шууд хичээл тарсны дараа хаажин өөрийнхөө компьютероор Desert Eagle болох өөрийнхөө гар бүг снайпер буулгах гээд хувиргаж байгаа гэд харагдаж байгаа. За хаажин өөрийнхөө компьютерээр баг хактаад байж өгөөд шууд өөрийнхөө гар бүг 250 поинтоор шууд снайпер райфл болгоо хувиргачдаг. Амар алтаа харагдаж байгаа зү. За үзэгдэл хаажины ангийн сургалт руу шилжих бөгөөд энэ дотроо бол нэг баг өөр айлын багтай хамт ингээд нэгдээд 2 баг болно л гэсэн үг. Тэгээд манай хэд бол өөрийн багийн нэг хүмүүс оролцоод тэгээд тэр агуун дотор ордог. Тэгээд агуун дотор орохдоо баахан хаалга өгөөд ямар ч сүүдэр мөдрийн ямар ч гэрэл мэрлийн алга байдаг. Айлын багийн нэг харвагч шууд гэрэлт сумаар харах өгөөд хамгийн ихэнд харвсан хаалганд Salamander болох хамгийн бага левелтэй левел 6 монстр байдаг. Тэгэхэд ягаана харах үедээ өөрийнхөө ташуур гаргаж ирэх өгөөд Salamanderч өөдөөс нь галаа төргөх хичээдэг. Яг төргөх хичээнүүд ба гэж бодсон чинь ягаана өөрийнхөө ташуураар аминд богоод авах өгөөд энд нь нийлээд 2 танк чинь шууд дагз руу нэг зөхиод ухаан алдуулаад баг нокруулчих чинь. Тэгээ яг нокруулах үед хаажин ягааныг төвлөрөх өгөөд ямар нэгэн зүйл өнгөрөө явж байгаа харагддаг. Хаажин ч юу өнгөрөө явчих вэ гэсэн чинь хортой төмөрсөн болж таардаг. За үзэгдэл шаркаа руу шилжих өгөөд нэг хүнийг үүрээд энэ мангас ягаад энд байгаа юм бэ гэдэг. За энэ мангас гэдэг байгаа нь бол одоо энэ байдлынхаа бол хамгийн том босс гэсэн үг. Лава босс гэсэн үг. За үзэгдэл манай хэд рүү шилжих өгөөд баахан мум сумаар буддаг хүмүүс рүү буудаад бусдаараа бол хамгаалаад байж гин. Нөгөө харвагч чинь 2-3-ыг нэг-нэгээр харваад байх өгөөд дээв байжсэн чинь хаажины ардаас нэгэн амар мух мэдрэмж төрдөг. Тэр нь нөгөө нэг өмнө нокруулсан байна гэсэн чинь Salamander чинь шууд амар хүчтэй галаар төргснаа бүр амар хүч. Бараг юу юм бэ? Бомб. Хаажин ч өөрийнхөө скиллээр шууд усан бамбаа бүтэх өгөөд энэ скил нь стигмагийн скил шүү заяа. За стигма скиллээр хамгаалсан чинь нөгөө хідүүлч чинь бүгдээрээ гайхацсан. Манай залуу скиллийг гайхаад амаа гэсэн чинь тэр жижигхэн Salamander яаж юм хүчтэй гал гаргаж чадвал гээд магтж гин баг. Магтаад байгаа юм ааш. Тэгсэн чинь айлын багийн
ахлагч болтой нэг нөхөр шууд манай залуу заанцнаа хараагаад эхэлдэг. За яа хараагаад эхэлсэн гэсэн чинь манай хажины ашигласан стигмагийнх нь усан бам байсан шүү дээ. За тэр бамбайг нь амар бүх зүйлийг хаач чаддаг. Тэгээд энэ авах гээд байсан юм л дээ тэр скилийг. Ягаанч дижей байж магадгүй хөгөө дижейнийг мартсан хүмүүс тайлбарлавал дижей бол одоо нэг хүн чөтгөртэй гэрээ хийгээд тэгээд чөтгөртэй гэрээ хийсэн хүн нь өөрөө чөтгөр болоод тэгээд баатруудыг алаа явнаа л гэсэн үг. Том босс руу үзэгдэл шилжих өгөөд Шаркагийн үрж явж исэн нэг нөхөр нөгөө нэг төмөр сумд ногдсон байдаг. Хортой төмөр сум. Тэгснээ энэ залуугийнх нь шууд зүүдэнд нэг нь чөтгөр гарч ирэх өгөөд нөгөө гайчинч би хүчтэй болмоор байна гээ гарнаас нь атгатал нөгөө барьсан гар нь шууд би чамайг эзэмдэхэд бэлэн боллоо гэд энэ гайууд дижийн болцсон л гэсэн үг. Тэгснээ шууд Элизодоо шууд орилоод эхлэх өгөөд Шаркач юу гэдэг байгаа надад туслаач гэд нөгөө дээр рүүгээ хартаад шууд нөгөө том босс чинь өөдөөс нь харцсан байж гин. За хараад бараг секунд болоогүй байхад нь шууд амаар лав асгаад нөгөөд чи яг зүхтах үедээ гараараа саваад Шаркагаас бусд нь бүгдээрээ унцдаг. Шаркач ойчод унах өгөөд нөгөө том босс чинь яг алууллаа даа гэж бодчихсон чинь артлаас нь хаажийн бууддаг. За хаажиныг яаж ирснийг харъя л да. Нөгөө эд чинь замд аврах томчроо тагалчлалтай. Нөгөө эд чинь ч бас энэ чомчуудыг яаж бутлах вэ гэж бодчихсон чинь хаажийн дээшээ хартал нэг нүх байдаг. Тэр нүхт нь ганц хаажийн багтах боломжтой байх өгөөд мастрыг их скиллээр хаажийн өөрийнхөө спидийг бүүслээд тэгснээ шууд хурдан авираад ер нь бол дээшээ гарчсан. Тэгээд л ер нь бол тэр нүх рүүгээ ороод яаж ирсэн харагддаг. За том босс руу баахан танкууд дарих өгөөд энд нь Шарка надад цаг хожоод түгэлбэ дуусгая гэд яг тэгээ хэлэх үед нь нөгөө нэг Элизасан гай чинь шууд хүрээд ирэх өгөөд яг ингээд Шарка өөрийнхөө хүчийг цуглуулад шууд харвдаг. Hollow баргож юмш. Тэгснээ хараг зүүн нүүрэн бараг алга болчдөг. За тулааны дараа Шарка хаажин руу ирэх өгөөд нас чи ямар буулээ гэд алтан бүгийг асуудаг. Хаажин ч энэ бол десерт иглээ амар хүчтэй буу. Чамд би тайлбарлаад өгөх гэхэд ер нь бол ийм хүчтэй юм шидийн буу бол ер нь бол тийм авч явж болохгүй бараг зэвсэг авч явж болохгүй л гэсэн үг. Тэгэхдээ бол хаажин зүгээр гэж байна. За үзэгдэл сургалтын дараагийн харуулах өгөөд хаажин ч өөрийнхөө хичээлээ хийгээд өөрийнхөө ухаалаг цагаар мессенжерийг шалгатал баахан л хүн бичсэн байна. За үзэгдэл нөгөөнийг Элизасан гаяар шилжих өгөөд яагаад ингээ галзуураад байна гэсэн чинь нүунийг баатруудыг алахгүй бол ингээд бас галзуураад эхэлдэг юм байна л да хүн орохгүй. За энд нь бас бурхны үндэс гээд энэ бурхны үндэс нь амар үнэтэй тэгснэ бараг олддоггүй. Ер нь хүнийг бол бараг бурхан болгоно л гэсэн үг. Тийм ичидийн. Хаажинч нэгэн агуу руу орох гээд байх өгөөд тэр агууных нь одоо хамгаалагч гэх юм уу нэг нөхөр баахан юм асууснаа хаажиныг арай гэж оруулдаг. Хаажинч дээшээ угсаа явж исэн чинь ойчих өгөөд арагшаа хартал нөгөө бурхны үндэс чинь байж гин. Бурхны үндэсээ авчаад хаажин хаддан дээгүүр явах өгөөд яа хаддан дээгүүр яваад гэсэн чинь энэ нэг одоо нэг газар байгаа заяа. Тэгээ нэг тэр газарт нь одоо портал нэгдэн. Тэгээ порталт нь левел 1-ийн одоо мангас хамгаалагч байдаг л гэсэн үг. За тэгээд нэг агуу руу ороод яг ингээд цаашаа яваад порталыг харснаа баахан скелетон гараад ирдэг. Энэ скелетонуудыг тайлбарлавал одоо тийм эднэрийнх нь босс нь хатан төрцсөн л гэсэн үг. Тэгвэл хамгийн багаараа одоо яг хүүхэд шиг хүүхдийн яг биетэй адилхан болно. Тэгээд яг ингээд бараг ингээд нас нь ихсээд тэгтээ ер нь бол тийм ам гэж байхгүй л дээ. Зөв биеийн л өснө гэсэн үг. Тэснэ бас нэг шагнал байх өгөөд энд нь нэгэн үр. За энэ үрийг нь дараа нь тайлбарлана. Хаажинч тэр скелетоныг дуусгачаад боссынх нь байр руу ирэхэд яг босс нь бол хатна яг хүүхэд хэлбэртэй байж байна. Хаажинч өөрийнхөө нэг жад скиллээр шууд шидэх өгөөд нөгөө хүүхдийг чинь онцсон. Нөгөө хүүхэд нь ч онцчоод шууд тоос болоод замрахдаг. Яг замрах үедээ бол шагналт нь нөгөөний үрийг өгөхөд энэ үр нь бол ямар нэг үнэтэй цусаг шүү дээ. Тэгээд
Тэр цусаараа бол одоо чөтгөр хүм хоёр айл нэг болно гэсэн үг. Бас нэгэн шагнал авах өгөөд энэ нэг ислам зөв. Энэ исламыг тайлбарлавал одоо эзнийхээ бодсон бүх зүйл одоо хувирч чадна. Гэхдээ бүр тийм төгс суурна гэж байхгүй. За тэгээд хаажины цус бол одоо сайн талынх биш болохоор шууд суухаа болон шар устдас асуухаар мэдэхгүйг нь бусдаас асуувал гаж тонтонгоор дуудах болохоор болохгүй л баг. За бас нэгэн одоо сургалт руу шийдэх өгөөд энд нь одоо ан хийнэг нь за тэгээд энэ нэг буугыг бол шууд одоо баг хэрцгийгээр хорож авах бөгөөд энэ одоо яаж хэн хороосон бэ гэсэн чинь нөгөө нэг эрлий зулсан гай чинь хорооцсон байдаг. Тэгснээ шаркаг харснаа шууд өөрийнхөө нэгэн скиллээр дайраад эхэлдэг. За тэр скиллийг нь бол хаажийн хадаг. Хаажийн болон эрлиз хоёр гай чинь толдож явах үед шарка өөрийнхөө аавраг сэлэн болгож хувиргаснаа шууд дундуур нь тасалчдаг. За үзэгдэл тэр дахиад сургалтыг шилжиж дуусаад шууд нэгэн 303 тодд орох харагддаг хаажийн. Тэгээ ороод доторхын үзэгдэл суухоо хаажины дуудсан байсан болж тардаг. Тэгснэ улаан хүст хаажийг нэг бол зодноо л гээд хаажиж мөчгөө өгөхгүй за зодолтыг игээд яг хэлбүүг уу улаан хүст ард нь гарч ирснээр толгойг нь бараг бяцлах нь уу. Тэгснэ шууд яг цохох үед нь бол хаажийн өөрийнхөө гар буг гаргаж ирдэг. Яг хаажийн буудчлаадаг бодсон чинь суухаа өөрийнхөө сэлмийг гарч иргээд зогсоосон байх бөгөөд хаажийн уурлаад гараа яваад өгдөг. Яг хаажиныг ингээд гараад явах үед ягаанад бол нэг мессежер ирдэг. За энэ мессенжер дотор бол маргааш бол нэгэн одоо актив клубд уулзъя гэд. За энэ актив клуб одоо хэн уулзъя гэсэн чинь нөгөө нэг өмнө нэг цэхэр бар харуулгаадсэн шүү дээ. Тэр нөгөө нэг авир царилэг гайч. За энэ чинь ер нь бол нэгэн зүйл тайлбарлавал энэ чинь бас эрлий зулцсан шүү. За үзэгдэл манай багш шилжих өгөөд нэгэн тэмцээн болно гинэ. За тэр тэмцээнд нь 1-1 3 болж болно. Тэгэхдээ одоо ялсан оноогоо асуулаад тэгээд ядагдсан оноогоо нэмүүлнэ гинэ. Тэгэхдээ яг ингээд тайлбарч дуусаад бол ягаанаа бол тэр актив клуб руу очдог. За тэгээ актив клуб руу очихдоо хинтээ таарна гэхээр угаасаа тэр эрлий зулцсан царилэг гайтаа уулзсан шүү дээ. За царилэг гайч угаасаа эрлий зулцсан болохоор бас ягаанад хайртайсан болохоор шууд ухаан халдууснаа хүлчдэг. Ягаанаа чи өөрийнхөө гар утсаар гар утс. Өөрийнхөө ухаалаг цагаар тусламж дуудах гэсэн чинь нөө эрлий зулцсан царилэг гайч чинь тусламж дуудуулахгүйгээд цагийг авчдаг. Гэхдээ нэгэн мессенжер бол хаажинд ирэх өгөөд ягаанаас 9-ийн тоо ирсэн байдаг. За энэ бичлэгээ энэ хүрээд дуусгая. За тэгээд лайк and саб дарахаа бүгд мартаарай. Баяр таа.